Сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэнд төргий. Өнөөдөр авилгал гэдэг зүйл хөгжих юм бол нийгэм ямар аимшигтайгаар завхардагыг илтгэсэн нэгэн аимшигт хэргийг ярьж өгөх болно. Хэрэг гарсан газар нь бол Филиппин улс байгаа. Филиппин улс авилгын энэтхсээрээ дэлхийн орнуудын жагсаалтанд дандаа 110-аас доошх байрыг эзэлж явдаг. Сая 2025 оны жагсаалт 120 дугаар байранд орсон байлээ. Энэ хэрэг Филиппин улсын нийслэл Манилагаас зүүн урагшаа машинаар 1 цаг орчим явдаг Лагуна гэдэг мужид гарсан хэрэг байгаа. 1993 оны 6 сарын 29-ний өдөр байсан. Энэ өдрийн өглөө нэгэн их сургуулийн эмнэлэгт 2 хүний цогцос хүргэгдэн ирсэн. Энэ эмнэлэг Филиппиний их сургуулийн Лос Банос нэртэй кампус дотор байрладаг эмнэлэг байсан. Хүргэгдэн ирсэн цогц нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүний цогц байсан. Хоёулаа бууны шарахтай байсан ба эмэгтэйгийнх нь нүүр нь арьс гэхээр юм юу ч үлдээгүй хүн харахаа эцэсгүй болсон байсан. Үүнээс гадна нэгдлийнх нь нүд нь байхгүй. Биеэр нь дүүрэн шарах сорь хөхрөлтөөтэй байснаас гадна бэлгийн хүчирхээлд өртсөн шинж тэмдэг илэрсэн. Подоолох болон цамц нь өмссөн гэхээсээ илүүтэй зөвхөн өлгөө торгцсон юм шиг байдалтай баг нүцгэн шахав байдаг. Мөн аманд нь маш бохор заван хэртэй нүр гарын алчуур шиг юмэг ч гэсэн байдалтай байсан. Харин эрэгтэй цогц нь бол бүрэн бүтэн хувцастай байсан боловч маш аимшигтайгаар тамлалт өртсөн нь ойлгомжтой байсан. Мөн толгойдоо болон нуруундаа буудуулан амнасаа алдсан байсан. Түүний биеийг харахад нэлэнхүүтэй шарах сойр хөхрөлтөөтэй байсан ба ийм хэмжээний шарах сойр хөхрөлт үүсгэхэд ганцхан хүн оролцсон байх ямарч боломжгүй гэдэг дүгнэлт шүүх эмнэлгийн эмч өгсөн. Ингээд шүүх эмнэлгийн эмчнэр задлан хийж энэ хоёр хүний хэн болохыг тогтоосон ба энэ хоёр хүн нь энэхүү их сургуулийн оюутнууд болж таарсан. Эмэгтэй нэрийг Мэри Эйлен Серменто гэдэг бол эрэгтэй нэрийг Ален Гомес гэдэг байсан. Мэри сүсэг бишрэрлэгтэй католик шашинтай гэр бүлд төрж өссөн. Филиппиний хүн амын 80% нь католик шашинтай гэж явдаг юм лээ. Тиймээс эцэг гэх нь охиндоо онгон Мэригийн нэр болох Мэри гэдэг нэрийг өгсөн юм лээ. Тэр үедээ 21 настай их сургуулийн 4-р курсын оюутан байсан. Тас хар устай цав цагаан царайтай охин байсан учраас их сургуультай маш их нэр хүндтэй байсан. Ер нь бол зүүн Азийн орнуудад арьсных нь өнгөнд цайвар байх тусмаа илүү үзэсгэлэнтэй тооцогддог юм лээ. Гадаад төрхөн үзэсгэлэнтэйгээс гадна маш сурлах сайтай, ийдэг даруухан зан аш сайтай хөвгт байсан. Хоол зүйчийн мэрэгчлэр суралцдаг гэсэн юм лээ. Гэхдээ нөх хүмүүсийн хоол зүй биш, мал аж ахуйн хоол зүйч гэдэг мэрэгжил байдаг юм. Тэрний үс үг гэхээр хөр хон ямаа гэх мэтчлэн фермд тэжээгддэг амьтдын үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор ямар хоолунд өгвөл илүү ашигтай вэ гэдэг тиймэрхүү зүйлийг судалдаг мэрэгчлэр суралцаж байсан. Эрэгтэй оюутан болох Аалан бол түүнээс 2 насаар дүү 19 настай түүнтэй адилхан мал аж ахуйгаар суралцдаг. Бас л хоол зүйч байсан. Гэхдээ мал амьтанд өгөх хоол тэжээлийг биш, мал амьтны махаар хоол тэжээлийг хэрхэн бэлтгэх гэдэг талаар нь суралцдаг. Маш алдартай оюутан байсан. Мөн л хичээл намдаа сайн, хөгжилтэй хошин зантай, маш олон найз нөхдөдтэй тийм оюутан байсан. Энэ хоёр ямар ч тийм хайр дурлалын харилцаагүй зүгээр л сайн найзууд байсан юм лээ. Хичээлдээ сайн хүмүүс угаасаа ингээл хамтдаа нийлэл хичээл номоо хийх тохиолдол их байдаг шүү дээ. Яг л тийм хүмүүс байсан. 1993 оны 6 сарын 28-ны өдөр уртынхаараа энэ хоёр хичээлээ тарсныхаа дараа сургуулийн ойролцоох байнга ордог нэгэн кафед ороод кофе авчун нэлээд удаан хичээл хийж суусны дараа нар бараг жарахтай зэрэгцээд харьцаахаар болсон. Аал нь болохоор өөрийн гэсэн машинтай байсан юм лээ. Тэгээд хичээлээ хийж дуусныхаа дараа Мэриг гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэрлүүгээ хардаг байсан. Аалны машин ачааны зориултын тракийг ард нь нэмбүхэг хийгээд суудал хийгээд хүнтэй хэврийн зориултаа болгож янзлсан машин юм байна. Ингээд Аалан Мэри хоёр зогсоолд байсан машиндаа суухаар хамтдаа явж байгаад яг машиныхаа дэргэд ирээд хаалгаа онгойлох мөчөд нэг машин маш хурдтайгаар орж ирээд машиных нь урдуур хаарч зогсдог. Гайхаад сандарсан хоёр оюутан эргээд хартал цагдаагийн фургон машин байсан. Юу болсон юм бол яхаар энэ цагдаа нар явж идэг лээ гэж бодож гайхаад үг хэлж амжаагүй байтал машин дотроос маш олон хүмүүс бууж ирсэн. Тэр хоёрыг хоёлынгийн барьж аван Аалны машины арын бүхээг рүү чигээд түгччихдэг. Тэгээд Аалны машиныг нэгэнд бариад үлдсэн хүмүүс нь сууж ирсэн машиндаа суугаад араас нь явсан. Энэ үед нар жаргаж харанхуй болж исэн учраас эргэн тойронд нь явж исэн нэг ч хүн байгаагүй. Зогсоолч ч гэсэн Аалны машинаас өөр ямар ч машин байгаагүй. Энэ хавьд бас ямар ч камергүй газар байсан юм лээ. Энэ хүмүүс нь цагдаагийн машинаас эдгээр бууж ирсэн боловч ямар ч тийм цагдаагийн дүрмд хувцсгүй энгийн хувцастай хүмүүс байсан. Ингээд барьцаалгцсан хоёр оюутан та нар яагаад байгаа юм бэ? Зүгээр бид хоёрыг явуулчлаа гэд уйлж гуйж орилж хашгирсан боловч хинч тэр хоёрын үгийг сонсоогүй. Машин 20 минут орчим яваад хөдөөний нэгэн зам руу ордог. Үргэлжлүүлэн явсаар нэгэн том ногоон өнгөтэй төмөр хаалганы хажууд ирдэг. Зүгээр нэг энгийн хаалга биш гэдэг нь ойлгомжтой байсан. Яагаад гэхээр тэр хаалганы гадаа буутай хамгаалагч нар зогсоод хамгаалж байсан. Ингээд тэр хамгаалагчид ойртон ирсэн Аалны машин болон цагдаагийн машин хоёрын доторх хүмүүсийг тойруулан хаарч нэг шалгаад хаалгыг онгойлгож өгдөг. Хэсэг явсны дараа нэгэн том харшийн үүдэнд ирсэн. Харшийн үүдэнд цогсны дараа Аалны машины бүхвэгийг онгойлгосон. Хаалга онгоох үед тэр хоёрыг харахад тэдгээр хүмүүс бүгдээрээ гартаа буу барьчихсан зогсож байдаг. Зүгээр энгийн нэгэн хоёр оюутан
тийм олон буутай хүмүүсийн өдөөс юу хэлж чадах вэ? Зүгээр хэлснээр нь л хийгээл дагаад явсан. Ингэж явсаар тэрхүү том харш руу явж орсон. Тэр харш гантэг чулуун шалтай, маш үнэтэй зургаар ханаа гойсон, гоёл чимэгэл сувенируудыг хөрж тавьсан. Баян айл гэдэг нь ойлгомжтой тийм айл байсан. Филиппинд бол энэ зэргийн гэрте байна гэдэг нь энгийн нэгэн хүн биш гэдгийг нь бол илтгэж байгаа юм билээ. Дотор нь ороод байж байтал нэг эрэгтэй хүн өрөөнөөсөө гарч ирдэг. Тэр эрэгтэй дээгүүрээ цагаан полоо өмссөн, доогуураа хар өнгийн бие тамирын өмссөн гарч ирсэн. Тэрхүү эрэгтэйг ортож ирэхэд нь хоёр оюутан хараад маш их гайхаж цочирдсон. Гэтэл нөгөө эрэгтэй "Тимети та хоёр ч гэсэн намайг таньж байгаа үстэй" гэж хэлсэн. Тэгснээ Мэри дээр ортож ирснээ "Чиний хацар дээрх мөнгө чинь үнэхээр хөөрхөн харагдаж байна. Надад таалагдж байна" гэж хэлдэг. Тэр хоёрын хажуу зогсож байсан нэг эрэгтэй "Боосоо энэ залуу байнга хамт байсан учраас хамтд нь барьцаалахаас өөр арга байсангүй" гэж хэлдэг. Тэгэхэд цагаан полоотой эрэгтэй нь "За ойлголоо. Ямар ч гэсэн охиныг миний өрөөрөө оруулчих. Эрэгтэйг та нар өөрсдөө мэдээ зохицуулчих" гэж хэлдэг. Ингээд нөгөө барьцаалагчдын нэгэн буу тулган Мэриг тэр эрэгтэй өрөөрөө оруулаад араас нь нөгөө цагаан полоотой эрэгтэй ороод хаалга тасгийдэлт өгчдөг. Үлдсэн барьцаалагчид Алленыг буу тулган сүрдгүүлээд харшийн арын хаалгаар гаргадаг. Арын хашаанд нь гараад иртэл жижигхэн байшин байдаг. Тэр байшин руу яваад орсон чинь эдгэр хүмүүсийн амралтын хэсэг юм шиг л харагддаг. Хуучирч муцсан нэгэн буудан тавьсан, урд нь телевизор тавьсан. Энд тэнхгүй тамхины иш хөглөрсөн. Тамхи татаад телевизор үзээд амарч суудах газар юм шиг байдаг. Энэ өрөөрөө оруулж ирэнгүүтээ Алланы нөгөө этгээдүүд үгс үггүй бүгдээрээ зодож эхэлсэн. Тэгэхэд Аллан амь өршөгөөчтэй "Та нарын тухай юу ч хэлэхгүй бай. Зүгээр л намайг судлаад явуулаачтай" гэж гуйсан боловч эдгээр хүмүүс "Үгүй дээ хүмүүн чи энэ хэргийг гэрч болсон. Тийм учраас эндээс үхчиж л гарна. Хурдхан өхүүлж өгөх болохоор санаа зовох хэрэггүй" гэж хэлдэг. Бараг ухаан алтхын даваан дээр байсан Аллан дээр нэгэн буу барьсан хэрэгтэй хурж ирснээр бууныхаа бүксөөр цохоод ухаан алтуулаад орчдөг. Харин нөгөө талд Мэри цагаан полоотой эрэгтэйгийн өрөөнөөс нэг цагийн үед гарч ирдэг. Гарч ирэхдээ бүх хувцас сунар нь урагдсан, цус нүжиндөө хойлолцсон, энэ тэндээ хөөхнөц цолсон гарч ирдэг. Араас нь полоотой эрэгтэй дээгүүрээ зөвхөн цагаан полоогоо өмссөн, доогуураа ямар ч хувцасгүйгээр нүцгэн гарч ирсэн. Түүний өмсөж байсан цагаан полоо дээр нь нэр нь болох Антонио Санчес гэдэг бичиг байдаг. Ингээд Антонио босс доод хүмүүстэй хандаж "Би хийх юм хийсэн. Одоо та нар энэ охиныг зохицуул" гэд нөгөө хүмүүстэй өгдөг. Ингээд барьцаалагчид Алланы машин руу Алланыг чирч оруулаад Алланы машинд хоёр хүн сууж явдаг. Мэриг болохоор тэдний унж ирсэн цагдаагийн машин руу чирч оруулаад түүнтэй хамт 6 хүн. Нийтдээ Аллан болон Мэригээс гадна 8 хүн хоёр машинтай зэрэг хөдөлгөө. Ингээд хөдөөний замаар хэсэгхэн явж байтал гинт Алланы машин нэг замаас гараад нэг зам руугаа ороод яг л цогтож болооч барьж байгаа юм шиг байдалтайгаар говьж эхэлдэг. Ингэж явж байгаад хэсэгхэн хугацааны дараа танк гэсэн буундуу гараад тэрхүү машин замдаа чигээрээ орсон. Тэдний ард цагдаагийн машин дагаад явж байсан. Гэтэл Алланы машины бүхээгний хаалганаас нь цусны тусал урсаж эхэлдэг. Цагдаагийн машин тохоо өгч нөгөөдгөө зогсоогоод "Та нар ингэж явж болохгүй. Зам дээгүүр тусаагаад уул мөрүүлдэж болохгүй" гингүүтээ Алланы цогцыг замдаар гаргаж шийдээд баталгаажуулах зорилгоор дахин нэг удаа буудаад машинд суугаад хөдөлцгөөсөн. Алланы машин замаас орж гарan говьж нагжих үед Аллан сүүлийн хүчээр шавхан тэр хүмүүстэй тэмцэлсэн юм шиг байгаа. Ингээд буудуулан амнасаа алдсан байсан. Хоёр машин цааш хөдлөн явсаар Мабакан нэртэй нэгэн чихрийн жишингийн талбай дээр ирдэг. 8 эрэгтэй Мэри охиныг энэхүү талбай руу чирч оруулан нэгээрээ дараалан хүчрхийлсэн. Энэ үед цагдаагийн машины жолоог барьж авсан Сентено нэртэй нэгэн эрэгтэй нь "Би удаан хугацаанд жолоо барьж явах ядарчжээ. Намайг тоолохгүй та нар өөрсдөө над ажлаа үргэлжлүүлгээд" цааш явдаг. Энэ үед Мэри охин амь авраачтай гэж гуйж орилсоор байсан тул өөрсдийнхөө хэрэгжилжсэн бохор заван гар нүрийн алчуураа амрун чихэж дууга болгосон. Бүх бохор заван юмаа хийж дуусныхаа дараа Мэри охиныг буудан хородгоо. Зүгээр ч нэг буудан хоргоогүй хацар дээрх мингрүүн чиглүүлж агаад "Чиний хамгийн дур булаам хэсэгч энэ гэлөв" гэж хэлээд буутсан. Тийм учраас түүний цогцыг олоход нүүрэн танигдах аргагүй аимшигтайгаар гимцэн байсан юм лээ. Ингээд Мэригийн цогцыг Алланы машины арын бүхээг рүү чихэж тэнд нь хаяад 8 хүн наймуулаа цагдаагийнхаа машинд суугаад хөдөлцгөөсөн. Эргийн газраас хөдлөөд явж байхдаа энэ хүмүүс энгийн өдөр тутмын ажиллаа хийгээл явж байгаа хүмүүс шиг байдалтай байсан. Өнөөдөр болсон явдлын тухай ярьж инээлдэж пив ууж тамхи татаж шуугилцаар гэр гэрлүүгээ харьцаасан. Сентено нэртэй эрэгтэй эдгээр хүмүүсийн хамгийн залуу хүн байсан юм билээ. Тийм учраас нөгөөдөлийгээ нэг нэгээр нь гэрт нь хүргэж өгсөний дараа хамгийн сүүлд гэртээ харьсан. Эдгээр хүмүүс яг ямар амьдралаар амьдарсан болоод ийм аимшигтай зүйл хийчихэд зүгээр л энгийн өдөр өнгөрөөгөөд дуусж байгаа хүмүүс шиг ингэж явсан бэ гэдгийг нь одоо ярив. Эхлээд босс нь болох Антонио Санчес гэж хин бэ гэдгийг ярив. Антонио Санчес бол Лагуна нэртэй энэ мужид байдаг Калаян нэртэй хотын захирагч байсан. Тийм болохоор хоёр оюутан харшид түүнийг харж таниад маш ихээр цочирдсон. Тэр хоёрын өөхөх болсон шалтгаан ч гэсэн энэ байсан. Харин түүнтэй хамт гэмт хэрэг үйлцсэн 8 хүн нь цагдаа нар байсан. Тодорхой хэлэх юм бол энэ 8 хүний 6 нь энэ хотын цагдаа. Нэг нь Антониогийн зээдүү, нөгөөх нь болохоор Антониогийн цэцэрлэгч байсан. 6 цагдаагийн хамгийн ихнийх нь Калаян хотын цагдаагийн хэлтсийн дээрээсээ 2 дахь хүн болох хэлтсийн дарга
Жорж гэдэг нэртэй эрэгтэй байсан. Үлдсэн 5 түүний удирдлагын доор ажилладаг Ама Винсенцио, Луис Бой, Сентено нэртэй 5 цагтай байсан. Антониогийн зээд үг нь болохоор Болдвин, цэцэрлэгчийг нь болохоор Кавит гэдэг байсан. Энэ 6 цагтаагийн ажил тэр үедээ Филиппинд нэлээд нэрд гараад исэн хар тамхины 8 ачныг илрүүлэх зорилготойгоор Антониогийн байгуулсан TF нэртэй баг байсан. Антонио өөрийн биеэр байгуулсан баг учраас хотын захиргаанд овслон байрлаж ажилладаг байсан. Гэхдээ энэ 6 цагтаа бол хизэж тэр хүн хийх ёстой жинхэнэ үүрэгтэй ажиллаа бол хийдэггүй байсан. Гэмт хэргийн жижиг бүлэглүүдийг сүрдүүлэн авилгал авах, биеэ үнэлтийн газруудаар явж хүүхнүүдэд зугаацсан авилгал авах, казинод очиж үнэгүй тоглоод тэндээсээ бас л авилгал авах гэх мэтчлэнгээр өдрийг өнгөрүүлээд зүгээр л цалин аваа сууж байдаг тийм цагтаа нар байдаг. Энэ хүмүүсийн үйлдэлсэн хэргийг нь харахад анх удаага үйлчж байгаа биш гэдэг нь бол тодорхой байсан. Хоёр хохирогчийн цогцыг зүгээр л зам дээр орхигдсон, нөгөөдгийг зүгээр л таринлбай дээр орхигдсон байсан. Тэртээ тэргүй бид нар өөрсдөө л энэ хэргийн араас явна. Өөрсдөө энэ хэрэгээ дараад өнгөрч чадна гэдэгтээ асар итгэлтэйгээр орхисон байдалтай байсан. Ямар ч тийм нуух, даалтлах, оролдлого огт хийгээгүй байдаг. Хотын захирагч Антонио бол маш шуналтай, хорон санаатай, авилгач хүн гэдгээр бол алдартай байсан. Ард иргэдийн төлөө ажил хийх ямар ч сэтгэл зүрх тэр хүнд бол байхгүй. Хотын захирагч хийж авах хугацаанд албан тушаалаа ашиглаад нэг төгрөгч болтгой илүү кармалах зорилготой тийм хүн байсан. Түүний удирдлаганд нэгэн айран байдаг гэсэн ба тэр айрамдаа хууль бус казино ажилуулах болон хууль бус биеэ үнэлэлтийн газар ажилуулах үүргийг өгөн ажилуулдаг байсан байгаа. Тэр нэгснээр баг өөрийнх нь хувийн бизнес байсан юм шиг гэлээ. Үүнээс гадна хотын захирагч албан тушаалаа ашиглаад маш их авилгалыг аавн тэр авилгал авсан мөнгөөрөө ирээдүйд үн цэн нь өсөх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авдаг байсан. Гэхдээ түүний хамгийн дуртай зүйл нь үл хөдлөгч биш, мөнгөч биш, албан тушаалч биш эмэгтэйчүүд байсан. Зүгээр гадуур явж байгаа гудамжинд таарсан хөрхөн эмэгтэй эсвэл биеэ үнэлэлтийн газруудаар зугаацж явж байгаа таалагдсан эмэгтэйгээ шууд ажлын санал тавиал өөрийнхөө туслахаар ажилд авдаг. Тэгээд тэр эмэгтэйтэйгээ амиргийн харилцаа үүсгдэг. Тийм эрхтэй байсан. Хотын захирагчийн сонгуулийн үеэр түүний эмэгтэйчүүдийн асуудал хэд хэд удаас хөгдөж байсан. Гэхдээ тэр асуудлыг нь сүгсэн сэтгүүлч болон өрсөлдөгч нэр дэвшигчд нь нэг нэгээрээ ор сураг алга болдог гэсэн. Антониог тэдгээрээ сураг алгасан хэрэгт сэжиглэн байцаадаг байсан боловч түүнтэй холбоотой баттай нотлохын баримт огт олддоггүй байсан учраас тэгсгээс суллагчдаг байсан. Ингэж бохор бүхнийг хийдэг Антониогийн байгуулсан TF тимийн цагдаа нар яаж Антониодод таалагдсан бие заавахгүй энэхүү ажилдаа удаан хугацаагаар байх вэ гэдгийг бодож эхэлсэн. Ингээд тэдгээрээ олсон арга нь цагдаа нар олсон гэхэд бүр итгэмээргүй заяа. Түүний хамгийн дуртай зүйл болох эмэгтэйчүүдийг олж өгье гэдэг арга байсан. Антонио Калая нэртэй жижиг хоттой уулзаж үзээгүй эмэгтэй бараг байгаагүй. Уулзахыг хүссэн эмэгтэйчүүдтэй ихэнхдээ л уулздаг байсан. Мөнгө өгөх нэгэнд мөнгө өгч, албан тушаал өгөх нэгэнд нь албан тушаал өгч, сүрдүүлэх нэгэнд сүрдүүлэн зарим нэг эмэгтэйчүүд нь өөрсдөө гүн ирж уулзалцаар түүнд бараг уулзч үзээгүй хөрхэн эмэгтэй үлдээгүй байсан. Ингээд цагдаа нарын толгоогоо ажилуулж олсон арга нь юу байсан бэ гэхээр царайлаг залуухан оюутан хүүхдүүдийг барьцаалан авчирч Антониод өгье гэдэг арга байсан. Ингэж явсан тэдгээрийн нүдэнд Мэри охин туссан байна. Мэрийг тоочгсон цагдаа нар хэдэн өдрийн турш түүнийг стокинг хийсэн. Хаана хизээ юу хийдгийг нь хэдэн өдрийн турш судалсны дараа энэ Аллен гэдэг эрэгтэй хүүхэдтэй байн хамт явдаг юм байна гэдгийг нь олж мэдсэн. Гисэн хэдий ч өрхөн охин байсан учраас энэ охиныг заавал барьцаалах болно. Энэ хүү салахгүй байгаад байгаа юм бол одоо яа гэхүү хамтд нь л барьцаалахаас гэдэг шийдвэр гаргадаг. Хоёр оюутны цогцос холдсон өдөр буюу 6 сарын 29-ний өдөр таринтал багаас болон хөдөөний зам дээрээс хоёр хүний цогцос олдлоо гэдэг дуудлага цагдаад ирдэг. Дуудлагыг аваад хэргийн газар дээр хамгийн анх очсон хүн хэсгийн дарга Жорж нь байдаг. Ингээд Жорж очингуудаа өөр хөлцөнд цагдаа нар хэргийн газар дээр дуудаж авчирдаг. Тэгээд тэр хавийн эргэн тойрных нь хүмүүс эргэлдээд байсан учраас полис лайн татаад худлаа мөрдлөг хийж байгаа дүр хэсгэн ажиллаж байсан. Тийгээ бас жүжиглэхээ мартахгүй байгаамаа нөгөөдөг чинь ямар аимшигтай хүмүүс гэхээрээ энэ сайхан оюутан хүүхдүүдийг ингэж аимшигтайгаар хороодог байна. Заавал энэ муу сан гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно гэж чанга орлон явж исэн. Гэтэл Жоржийн дарга нь Жорж руу залгадаг. Жорж чинь нэг цагдаагийн хэлцээхээ хоёр дахь хүн шүү дээ. Тэрний дээдлийнх нь буюу цагдаагийн газрын дарга болох Каньо нэртэй мөрдөгч Жорж залгадаг. Хүүе Жорж чи наана юу хийж байна? Чи хүн амны хэрэг үстэй. Та нар чи хар тамхитай тэмцэх тасаг үстэй. Яг одоо наад хэргийн газар ойрох хүн амны хэрэгтэй тэмцэх тасгийнхныг одоо явууллаа гэж хэлдэг. Тэгтэн Жорж ч гэсэн за ойлголоо гэл уцаа тасалсан. Хэсэг хугацааны дараа Каньогийн утас дуурдаг. Залгсан хүний хотын дарга Антонио байдаг. Сайн байна уу цагдаагийн дарга сая нэг аимшигтай хэрэг гарсан гэж сонслоо. Жорж гэд байгаа мөрдөгч чинь нэлээд ухаантай залуу юм шиг гэлээ. Энэ хэрэг ноцтой хэрэг учраас тэр залууд наад хэрэг хариуцуулчихаа гэж хэлдэг. Каньо хэдийгээр дотроо дургүй байсан ч гэсэн хотын захирагч хэлж байгаа болохоор үгийн эсрэг үсэж чадаагүй заал гэсэн. Тэр үед Жоржийн багийнхан хэргийн газар дээр мөрдлөг хийж байгаа дүр хэсгээд жүжиглэл явж исэн. Ингээд хэргийн газар дээр эмчнэр ч ирээгүй, шүүх шинжилгээнийхэн ч ирээгүй. Тэр ч байтугай цогцыг эмнэлгийн машинаар биш цагдаагийн машинаар эмнэлэгт
төрөөж өгсөн байсан. Охирогч хоёр оюутны эцэг эхчүүд бол цагдаа нар үүнийг хийсэн гэдгийг огт мэдээгүй байсан учраас тэдгээр цагдаа нарт гэмт хэрэгтнийг заавал олж өгөөрэй гуйж ийн гэд маш ихээр найдан гуйж байсан. Үнэхээр аимшигтай хэрэг байсан учраас энэхүү хэргийн мэдээг Калаян хот Лагуна Мижасаа гарan орон даяар тархаж эхэлсэн. Ингэж тархах болсон гол шалтгаан нь энэ хоёр хүн хоёулаа оюутан байсан гэдэгтэй холбоотой. Яагаад гэвэл 90-ад оны үед бол Филиппин улсад бүх хүн их сургуульд сурдаггүй байсан юм байна. Нэлээд боломжтой айлын хүүхдүүд байх хэвээр дээрээс нь сурлах сайтай хүүхдүүд л их сургуульд ордог байсан юм байна. Хэрвээ гэрээс нь хэн нэгэн хүн их сургуульд суралцах юм бол тэр нь тэр айлын бахархал нь байдаг гэсэн. Тиймээс энэ үед Филиппиний ард иргэд оюутан хүүхдүүдэд маш хүндэтгэлтэйгээр ханддаг байжээ. Гэтэл ийхүү хүндэтгэн хайрладаг оюутан 2-2 хүүхдийг хороосон хэрэг байсан учраас маш хурдтайгаар энэ хэргийн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Филиппиний их сургуульд 12,000 багш ажилчид болон оюутнууд ажилд суралцдаг байсан. Эдгээр хүмүүс бүгдээр айц хүчтэй давтсан. Сургууль руугаа явхаасаа айж ингээд бүрх сургуультаа явхаа болсон оюутнууд ч хүртэл гарсан байсан. Энэ бүх үйл явдлаас болоод хэргийг маш хурдан илрүүлж хэрэгтэн заавал олох ёстой гэдэг дарамт шахалтанд орсон цагдаагийн дарга Канью хэрэг ямархуу шатанд явж ийн гэж Жоржийг тайлангаа аваад иргээд дууддаг. Гэтэл Жорж өөрийнхөө зохиосон зохиолыг аваад дарга дээр очдог. Өмнө нь бол нэг ийм хэрэг болж байсан юм байна. Хохирогч Ален гэх эрэгтэй өмнө нь үерхтэгээс найз охиноосоо салсан. Салах болсон шалтгаан нь болохоор найз охин нь өөр эрэгтэй хүүхэдтэй үерхдэг болсноос юм бэлээ. Тэгээ тэр үерхдэг болсон хүүхдийг нь болохоор Кей гэдэг байсан. Үүнийг нь мэдсэн Алан Кей гэдэг залуудаар очиод найз охинд маань сайхан дараа битэг гомдоогоорой гэж хэлээд явсан. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө Кей нь хуч найз охиныг нь алгацсан хэрэг гардаг. Аланы уурн хөрөнгөдөө Кей дээр очиод хучин найз охиноо өмөрөө зодтолцсон юм билээ. Зодтолтоод байж хат нь харсан оюутнууд цагдаа дуудаад тэр хоёр цагдаагийн хэлцэд түргэгдсэн. Энэ хэрэгээрээ шалгагдаж байцаагдаад гарч ирсэн тохиолдол байсан юм билээ. Энийг олж мэдсэн Жорж энийг нь ашиглан түүх зохиосон. Ямар түүх байсан бэ гэхээр найз охиндоо хаягдсан Алан өөрийнхөө байнга хамт явдаг найз болох Мэри сэтгэлээ хэлчихсэн. Харин Мэри болохоор уучлаарай би сэтгэлээ зүглээж авч чадахгүй. Сургуулаа төгсөх болж төгсөө сайн ажилд орох хэрэгтэй. Энэ бүхэн дээр анхаарал хандуулахын тулд хин нэгэнтэй үерхэд байх надад цаг зав байхгүй гэж хэлсэн. Үнийг сонссны дараа Алан найз охиноо алдсан, Кейтэд зодтолцсон, Мэригээс татгалцсан хариу авсан зэрэгээ бодоод гинт уурн хүрээд түүнийг барьцаалан авч явж хүчирхийлэн алсан. Тэгээд хүн алсандаа сандарсан Алан өөрийгөө буудан хороосон гэдэг тайлан бичсэн байсан. Энэхүү тайланг сонсон Канюгийн уурн маш ихээр хүрсэн. Нэгдүгээрт нь Мэригийн үтрэнээс маш их хэмжээний үрэн шингэ олцсон. Тэр нь бол нэг хүнийх байх ямар ч боломжгүй хэд хэдэн хүнийх байсан гэдэг нь тодорхой байгаа. Хүн яаж өөрийгөө 2 удаа буудаж амиа хорлт юм бэ? За яг 2 удаа үнэхээр буудаад өөрийгөө хороосон байлаа гэж бодоход нэг нь толгойд нь нэг нь нуруунд нэсэн. Хүн өөрийгөө нуруунаасаа яаж буудах вэ? Буудсан зайн 20-30 см-ийн зайтай байсан гэдэг нь тогтоогдсон. Үүнээс гадна хэргийн газраас буу олдоогүй. Амиа хорлоод үхсэн хүн яаж буугаа нуусан байх вэ? Гэх мэтлэнгээр загнаж эхэлсэн. Тэгээд Жорж чи шүнжэнгөө суугаад толгой тархич нь ердийнхөөр ажиллаж чадхаа болсон юм шиг байна. Кофе уугаад хэсэг амраа толгоогоо сэргээчээд дахин шинээр мөрдлөгөө эхлүүл гэж хэлдэг. Уул нь бол Жорж юу гэж бодож байсан бэ гэхээр энэ хэрэг надад хотын даргадаа алгасан гэдгийг дарга бол мэдж байгаа. Тийм учраас миний өгсөн тайланг зүгээр л хальтхан үзээ за хэргээ хаа гээл өнгөрөх байх гэж найдаж байсан. Гэтэл Каню шал өөр байдалтай байсан учраас Жорж маш ихээр сандардаг. Энэ тухайгаа Антониод хэлсэн чинь Антонио ч гэсэн сандарч эхэлсэн. Ингээд Жорж хэрэг тохох шинэ хүн хайх хэрэгтэй болсон. Доод ажилчдаа дуудан юу ч гэсэн хэргийн газар рууч бид нарыг гэдгийг илтгэх боломжтой ямар нэгэн нотлох баримтыг сэжүүр болох юм бол тэр доор нь газар дээр нь устгачаад хүрээд ир гэж явуулдаг. Жоржийн явуулсан цагдаа нар хэргийн газар дээр очихоос өмнө нэг оюутан тэр чихрийн шингийн талбайгийн хажуугаар явж байгаад нэгэн гялтгансан зүйлийг олж хардаг. Тэгээд юу юм болоо гэд ойртоод очиод харсан чинь бууны сумны хонгоо байдаг. Тэр хүүгийн дуудлагыг аваад хонгоо олцсон газар дээр 2 цагдаа очсон. Тэр 2 цагдаагийнх нь нэг нь Жоржийн туслах цагдаа нарын нэг нь байсан. Гисэн хэдий ч нөгөөх нь ямар ч хэрэгт холбогдлохгүй жинхэнэ цагдаа байсан болохоор юу ч хийж чадахгүй харж байсаар байгаад бууны хонгоог шүүх шинжилгээ рүү ёс журмынхын дагуу шилжүүлсэн. Хэргийн газраас хонгоо олтно гэдэг нь бол хурууны хээг олохтой ижилхэн маш чухал нотлох баримт байт юм байна. Бууны сум бууны голоор дамжиж гарахдаа тэрхүү бууны гол доторх өөс хэвийг нь зураад өөртөө агуулan гард юм л да. Тэрхүү зураасаар нь энэ сум аль буунаас гарсан бэ гэдгийг нь олох боломжтой байт юм байна. Хонгоо ч гэсэн мөн ялгаагүй тиймэрхүү төрлийн шинжилгээгээр аль буунаас гарсан бэ гэдгийг нь тодорхойлох боломжтойгоос гадна хонгоон дээр хүний хурууны хээ болон ДНХ үлдсэн байх магадлал өндөр байт юм байна.
Ийхүү хэргийн газар хонгоо олтлоо гэдэг мэдээлэл тарсны дараа олон нийтийн шүүмжил гарч ирсэн. Уул нь бол энэ хэргийг чинь хотын захирагчийн юм байгуулсан тусгай тасгийнхан мөрдөж байгаа үстэй. Бодвол хамгийн шилдэг мөрдөгчдөл байдаг байлгүй дээ. Гэтэл яхаараа тэр мөрдөгчд биш зүгээр нэг энгийн оюутан чухал нотлох баримтуулах хонгоог олсон байдаг гэлээ. Ажлаа хийж байгаа мó үгүй мүү гэсэн шүүмжлүүд гарч ирсэн. Үүнээс нь болоод Калайн хотын цагдаа биш, Лагуна мужийн цагдаа буюу тэдгээрийн дээд шатныханд байгууллагын мөрдөгчд энэ хэрэг дээр ажиллахаар ирдэг. Сандарсан хэрэгтнүүд нотлох баримтаа устгахаар шийддэг. Ааланы машиныг хотын захиргаан дээр аваачаад маш сайн цэвэрлэгээ хийсэн. Дараа нь хэргийн газрууд дээр очиод өөрсдийнхөө үлээсэн байж болцсогүй гэсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн хайсан. Гэхдээ юу ч олж чадаагүй. Нөгөө талд нь оюутнууд нэгэнт цагдаагийнхан мөрдөгчдөхгүй байгаа юм чинь бид нар өөрсдөө мөрдөжье гээд оюутан мөрдөгчдийн багийг бий болгосон. Тэгээд энэ оюутан мөрдөгчдийн баг энэ хэрэгтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг цуглуулж эхэлдэг. Гэтэл маш олон мэдээлэл эдгэр дээр ирдэг. Ирсэн мэдээллүүдээс ач холбогдолтой мэдээллүүд нь юу байсан бэ гэхээр хэрэг гарахаас хэд хоногийн өмнөөс цагдаагийн машин сургуулийн хажуугаар байнга эргэлдэх болсон гэдэг мэдээлэл гарсан. Түүнээс гадна тэрхүү машиныг жолоодж явсан жолоочийг харсан оюутан гарсан. Мөн тэрхүү машин мэрийг дагж байсныг нь анзаарсан оюутан хүртэл гарсан. Ингээд оюутан мөрдөгчд цагдаагийн машины жолоочийнх нь царайг харсан гэдэг оюутныг дуудаж авчираад түүний ярьснаар нь ам зураг гаргадаг. Гэтэл энэ ам зураг нь цагдаа Сентеног тэр чигээр нь зурсан байсан. Ингээд тэр ам зургаа олноор нь хевлээд энэ тэнтгүүд хараж эхэлсэн. Энэ хүний таньж мэдэх хүн байгаа юм бол холбоо бариараа гэд мэдээж түүнийг таних хүмүүс маш олноороо гарч ирсэн. Ингээд Сентено мэдээгээр гарч эхэлсэн. Үүнийг үзсэн Антонио Жорж хоёр Сентеног дуудаж авчираад за чи одоо эндээс цухтаа хэрэг шийдэгдтэл огт гарч ирж болохгүй. Хэрэг нэг тийшээ шийдэгдэн хүмүүс мартсны дараа би чамаар дуудаж авчираад өөр нэгэн албан тушаал өгөх болно. Тэр ботол маш сайн нуугдж бай. Миний нүдэнд үзэгдэж болохгүй. Чи хэрвээ миний нүдэнд үзэгдэх юм бол би чамааг алж орхино шүү гэж сүрдүүлэхээ бас мартаагүй. Үүнээс гадна нуугдж авах хугацаанд хэрэглээрэй гэж 125 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө өгдөг. Тэгээд 93 он ч мэдээж энэ бол маш их хэмжээний мөнгө байсан. Хэрвээ Антонио ална гэсэн бол алж чадна гэдгийг нь мэдчихсэн Сентено мөнгийг нь аваад Орос руу алах болсон. Энэ хооронд нь Жорж хуурамч нотлох баримтыг бий болгох ажилдаа завгүй гүйжсэн. Хамгийн гол тэд нарыг гэмт хэрэгтэн гэдгээс нь аврах зүйл нь юу байсан бэ гэхээр шин сэжигтэн бий болох байсан. Ингээд түүний бодож олсон шин сэжигтэн хэн байсан бэ гэхээр Алантай зодтолтоод цагдаагийн газар хамт очижсэн Кей нэртэй залуу байсан. Кей Алан хоёр байцаагтад гарсныхаа дараа Кей Аланыг маш ихээр үзэн ятсан. Түүнийг яаж иж байгаа алах болно гэж занал хийлж явж байсан гэдэг цуурхлыг тараадаг. Яагаад ийм цуурхал тарах болсон бэ гэхээр өөрсдөө гэмтэргийн мөрдлгөөс хасагдсан баа штэ. Тэгээд цуурхал тарахаас өөр ямар ч зүйл хийж чадхааргүй байсан. Мэдээж энэ цуурхал нь хэргийн мөржсэн мөрдөгчдийн чихэнд хүрсэн. Ингээд тэр мөрдөгчд Кейийг баривчлан авчирч байцаасан. Гэтэл Кей юу яриад байгаа юм бэ? Би Алантай айл 3 сарын өмнө зодтолж байсан. Тэрнээс хойш нэг ч удаа тааралтаагүй гэд хэлсэн боловч түүний өмдөн дээр нь цус наалтцсан, гар нь гэмтсэн байдаг. Тэгэхээр наадах чинь юу юм ингээ асуусан. Гэтэл Кей ёо яг ингэж таарад тахтай авах дээ. Сургууль дээр амар уур хүрсэн зүйл болоод хан цогс юм аа. Тэгээд миний гар гэмтсэн. Шаардлагатай гэвэл би та нарт тэр ханыг үзүүлж олно гэж хэлдэг. Мэдээж мөрдөгчд тэрийг нь баталгаажуулах зорилгоор түүнийг дагаад сургууль руу явсан. Цогсон гэдэг хан дээр нь очиод харсан чинь үнэхээр л жоохон гэмтсэн ханны хэсэг байдаг. Тэр хэсэгтэр мөн цус наалтсан байсан. Ханыг цохиод Кей зогсож байгааг нь хараад түүнийг болиулсан оюутан хүртэл гарч ирж түүнээс мэдүүлэг авсан. Ингээд хэрэгт холбоог болох нь батлагдсан Кей гэрлүүгээ харсан. Кей гин буруугүй тогтоогдоод гэрлүүгээ харсан гэдэг мэдээг сонссон Жорж дараачийн сэжигтнийхээ эрэлт гарсан. Тэгээд олсон сэжигтэн тэднэрийн жинхэнэ мөрдөх ёстой хэрэгтэн бол хар тамхины 8 чинь Ти Суй гэдэг хүнийг гэж ярьсан. Мэригийн цогцолтсон чихрийн жишингийн талбай бол Антониогийн гэрээс ойрхон байдаг. Тэгэхээр Антонио өөрийг нь мөрдлөгийн баг байгуулад ажиллаж байгааг мэдсэн Ти Суй намайг мөрдлөгөө зогсоохгүй бол иймэрхүү байдлаар гим зэмгүй хүмүүс үгсээр байх болно шүү гэдгийг анхааруулах зорилгоор энэ хоёр оюутныг ийм хэрцгийгээр хорон тэнд тавьсан гэдэг шин зохиол гаргаж ирсэн. Хэрэг гарснаас 1 сарын дараа буюу 7 сарын сүүлээр шүүх шинжилгээний хариу гарсан. Энэ шинжилгээний хариугаар 2 зүйл маш тодорхой болсон. Эхнийх нь болохоор Мэригийн үтрээнээс илэрсэн үрийн шингэн нь 1 хүнийх биш 7 хүнийх гэдэг хариу гарсан. Уул нь бол Антониог оруулаад 8 хүн байгаа шүү дээ. Гэтэл ягаад ч юм 7 хүнийх гэдэг хариу гарсан. Тэгээд энэ 7 хүнийхийг сэжигтнэр нэрлэгдээд байсан Аалн болон Кейхтэй харьцуулан үзэхэд энэ хоёртой огт тохироогүй гэдэг хариу бас гарсан байгаа. Харин 2 дахь хариу нь юу байсан бэ гэхээр хонгооны хариу гарсан. Тэрхүү
хонгой гарсан бууны сэр дугаар нь 7731 59 гэдэг дугаартай цэрэг болон цагдаагийнхны хэрэгэлдэг буунаас гарсан байна гэдэг хариу гарсан. Сэрийн дугаараар нь хөөгөөд үтсэн чинь энэ хөө буу нь Луисийн буу болж таарсан. Ингээд мөрдөгчөд Луисийг баривчлан авч мэдүүлэг авч эхэлсэн. Луис олвол нэг их амар зовоогоод байлгүй шууд л хэрэгэ хүлээсэн. Тэгээд ярьсан зүйл нь маш гайхмаар. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө тэдний эхлэлцээр нэгэн хүн явж ирсэн юм байна. Тэр нь хэн байсан бэ гэхээр Филиппиний армийн захирагч байсан гинэ. Тэгэд энэ захирагч нь болохоор ер нь бол нэлээд муу нэртэй хүн байсан юм байна. Яагаад гэхээр захирагч болохын тулд муу бүх зүйлийг хийсэн хүмүүсийг чи миний хэлснээр байхгүй бол би чамайг алаад мөчлөөд ноход хайж өгнө шүү гэж хүртэл сөрдүүлдэг тийм хүн байсан юм байна. Энэ хүн нь бол диктатор нэртэй хүн байсан. Энэ диктатор гэдэг нэрийн утгыг орчуулах юм бол Испани хэлний дарангуйлагч гэдэг утгатай нэр юм билээ. Аав нь түүнийг том болсон хойноо Филиппин улсын алдартай дарангуйлагч болоорой гэж энэ нэрийг өгсөн гэсэн. Тэрний дүү нь болохоор Крэг гэдэг нэртэй юм билээ. Тэгээ энэ Крэг гэдэг нэр нь бол бас Испани хэлнээс орчуулах юм бол дайн тулаан гэсэн утгатай үг юм билээ. Энэний аав нь бол явж ирүүл хүн биш байгаас тий. За тэгээд энэ диктатор нэртэй армийн захирагч эднэрт Ааланыг алах захиалга өгсөн гинэ. Яагаад гэхээр энэ диктаторын хүн Аалантай зодтолдог Кей байсан юм байна. Аалантай зодтолчоод нүүр аав нь хөхнөөс золчоод гэртээ орж ирэхэд нь аав нь юу болсон ингээ асуусан чинь Аалан гэдэг нэртэй ийм хүүхдэд зодтолцсон. Тэгээ цагтаа дээр байцаагчид ирлээ гэж хэлсэн. Ингээд диктаторын уур нь хүрээд цагдаагийн хэлц дээр ирээд энэ цагдаа нарт Ааланыг алуулах захиалга өгсөн гэж мэдүүлсэн. Уул нь бол хүн алах захиалга гэж гэмт хэргийн бүлэглэл болон хүйсний алуурчин захиалт үздэг. Яахаараа цагтаа зочид захиалтын тий. Луисийн мэдүүлгийг сонсож суусан мөрдөгчд хэлэх үггүй болоод юу яриад байгаа юм бэ Луис чи бид нараар тоглоод байгаа юм уу? Эсвэл энэ хажуугийн цагдаагийн хэлц рүү явах уу гэж асуудаг. Тэгтэн Луис амар айд сандраад би үнэн л хэлээд байна штэ. Яхаар хажуугийн цагдаагийн хэлц рүү явд юм бэ гэж уурладаг. Хажуугийн цагдаагийн хэлц гэдэг нь бол зүгээр нэг цагдаагийн хэлц биш байсан. Ерөнхийд бол баг эрүү шүүлтийн газар юм билээ. Зодох занчхаас эхлүүлээд цахилгаан цохиулах усан толгойн дүрх гэмшлэнгээр эрүү шүүлтийн баг бүх л хэлбэр байдаг тийм цагдаагийн хэлц байсан. Ийшээ орсон хүмүүс хийгээгүй хэрэгээ хүртэл хүлээгээд гарч ирдгээр алтартай тийм газар байсан юм лээ. Захиалагч нь бол диктатор байгаагүй. Гол захиалагч нь Антонио болон Жорж байсан гэж хэлсэн. Ингээд мөрдөгчд Антониог барьж авчираад байцаалт авсан. Гэтэл Антонио үгүй би наад хэрэгж огт мэдгүй энэ хэрэг гарах үед би энэ хотод очиж байгаагүй. Мэй гэдэг нэртэй нэгэн газар амьдардаг өөрийнхөө нууц амраг болох Элбигийн гэрт байсан гэж хэлдэг. Энэ Элбиг гэдэг эмэгтэйтэй маш олон жил нууц амрагийн харилцаатай байсан ба дундаасаа 3 хүүхэд хүртэл төрүүлсэн юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө 2 гэрт ирээ очиж амьдардаг байсан гэсэн үг. Нууц амрагийнхаа гэрт тэр өдөртөө хончоод өдрийн хоолой идээд сууж байсан чинь нэг цагийн үед Жоржоос дуудлага ирсэн. Тэгээд захирагчаа манай хотод маш аимшигтай хэрэг гарлаа. 2 оюут хүүхэд алгацсан байна. Сэжигтэн нь диктатор юм шиг байна. Эсвэл түүний хүү байх гэж хэлсэн гэдэг. Уул нь бол иймэрхүү худлаа мэдүүлгийг сонсоо сууж байхын оронд 7 хүний ДНХ шинжилгээг Антониогийнхтай харьцуулал болоо штэ тий. Гэтэл яг энэ үед олонгууд Филиппинд ДНХ шинжилгээний арга дөнгөж орж ирж байсан үе юм байлээ. Зөвхөн тэр 7 хүний ДНХ-г илрүүлэхэд 1 сарын хугацаанд зарцуулагдсан. Харьцуулсан ДНХ шинжилгээ хийхэд дахиад сараас сар хагасын хугацаа зарцуулна гэдгийг мэдэж байсан цагдаа нар зүгээр хурдхан шиг байцаагаал өөрсдийг нь хэрэгэ хүлээлгэх нь илүү амархан юм байна гэж шийдсэн. Ингэж байтал 8 сарын 10-ны өдөр цугтаж авсан Сентено баригддаг. Өөр мужид тах дээрээс юм авч явж байгаад баригдсан юм билээ. Антониод алагдах вэ гэдгээсээ хайгаад шууд бүх үннээ хүлээсэн. Хам хэрэгтнүүд ар араасаа баригдаж эхэлсэн. Гэхдээ энэ баригдсан хам хэрэгтнүүд нь бүгд хэрэгэ хүлээгээгүй. Зөвхөн Винсенцио Сентенотой адилхан мэдүүлэг өгсөн. Бусд нь болохоор диктаторын захиалга байсан, диктаторын хүүгээс болсон гэх мэтчлэн тийм юмыг бол ярьсаар байсан. Тэгээд мөрдөгчд нөгөө эдэг чинь нөгөө хажуу талын цагдаагийн хэлц рүү авч яваад байцаас нэцэст бүгдээрээ тийм ээ Сентено болон Винсенциогийн ярьсан бүхэн үнэн бидний хийсэн хэрэгэ гэдгээ хүлээсэн. Ийхүү Сентено баригдсанаас 3 хоногийн дараа буюу 8 сарын 13-ны өдөр Антониог баригчилж авсан. Хэрэг гарснаас 1 жил 9 сарын дараа буюу 95 оны 3 сарын 11-ний өдөр шүүх хурал нэгдсэн. Энэ шүүх хурлаар бол Антонио эцсээ хүртэл өөрийгөө гин буруугүй гэсээр байсан. Миний өрсөлдөгчд намайг унгаахын тулд энэ 6 цагтаа хөлслөн миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн гэж гүрийсээр хэлсэн. Шүүгч энэ хэрэгтнүүдэд бүгдээрэнд нь 7 удаагийн 40 жилийн ял өгсөн. Тэгэхээр хүн бүр тус бүртээ 280 жилийн хорих ял авсан гэсэн үг. Харин Антониод болохоор энэ хоёр оюутны хэрэгээс гадна дахиад өөр 2 хүний хүн амны хэрэг үйлснэ нотлогдсон учраас тэр 2 хүн дээр 40 жил нэмэлт 80 жилийг нэмээд нийтдээ 360 жилийн хорих ял өгсөн. Мөн Аалан болон Мэригийн гэр бүлт нь тус бүр 350 сая төгрөгтэй тэнцвүүц нөхөө олгох хэрэгтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Гэхдээ
хэлэхдээ Антонио болон түүний эхнэр нь энэхүү нөхөн олохыг олохгүй гэж эцсээ хүртэл гүрийсэн. Харин Мэри болон Аланы эцэг гэх нь тэрний авилгалаар олж авсан энэ бохор мөнгнөөс бид нар нэг ч төгрөг авахыг хүсэхгүй байна. Зүгээр л тохирсон ялыг энэ өгөөл явуулахыг хүсэж байна гэдэг үгийг бол хэлсэн байсан. Тэгээд Антонио бол шоронд орсон ч нөх амар ядарч зүтрээдсэн юм бол байхгүй. Мөн гэхдээ хүн авилгал ихтэй оронд яаж шоронд суудгийг Антониогоос харж болохоор байсан. Телевизор болон кондишнтэй тусгаалаа бэлдсэн ганцаарчлсан өрөөнд тухтай орон дээр хоригдож байсан. Түүнээс гадна хоригдож эхэлснээс 2 сарын дараа гэрлүүгээ очичоод буцаж ахыг нь харсан хүн хүртэл гардаг. Ингэж байгаад 2006 онд хар тамхи хэрэгэлсэн хэрэгээр дахин шийтгэгдсэн. Хүн амны хэрэгээр хоригдож байгаа хүн штэ. 2019 онд буюу хэрэг гарснаас 26 жилийн дараа Филиппиний парламентод нэгэн шинэ хуулийн төсөл батлагдсан. Үлгэр жишээ хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай хууль байсан. Энэ өршөөл үзүүлэх хоригдлуудын чагсаалтанд нь 11 мянган хүний нэр байсан ба түүнд нь Антониогийн нэр орсон байсан. Үүнийг олж мэдсэн ард дэргэд бараг галзуур хашгсан. Хоригдох хугацаанд хар тамхи хэрэгэлсэн хүн яхаараа үлгэр жишээ хоригдлуудын чагсаалтанд орсон байдаг гэлээ гэд эсэргүүцлийн чагсаалт хийсэн. Энэ чагсаалт нь Мэригийн ээж хүртэл оролцсон. Ингээд тэр үеийн Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте гэдэг хүн Антониогийн өршөөлтөнд хориг тавьсан. Түүний нэрийг үлгэр жишээ хоригдлуудын чагсаалтанд оруулсан шоронгийн дарга Никанор гэдэг хүнийг ажлаас нь халсан. Өршөөлөөр судлагдах хоригдлуудын чагсаалтанд нэрээ оруулсан Антониогийн хувьд маш буруу хэрэг болсон. Үүнээс нь болоод Антониог дахин цаашаа ухаж судлаад хууль бусаар олж авсан бүх хөрөнгийг нь улсын орлого болгосон. 2021 оны 3 сарын 27-ны өдөр Антонио шорондоо нас барсан. Тэглийн шалтгаан нь бол зам ёсны үхэл гэдэг хариу гарсан. Тэр үедээ 74 настай байсан. Антониогоос гадна хам хэрэгтнүүдээс нь 3 хүн шорондоо бас нас барсан. Хилцээний дарга Жорж болон цагдаа Бой Аманаар шорондоо насарсан. Бусад хүмүүс нь бол одоогоор ялаа идлээд байж байгаа юм лээ. Яаж ийм аимшигтай хүмүүс бие биенээ олоод нэг баг болдог байна. Гэтэл энэ бие биенээ олсон хэрэг биш. Антонио зохион байгуулалтаагаар энэ багийг бүртгүүлсэн байсан юм лээ. Хотын дарга болсныхаа дараа Антонио өөрт байнга дойлгоноож өөрийнх нь хэлсэн бүхнийг хийдэг, авилгал авах дуртай. Цагдаа нарыг бүгднгийн дуудаж авчираад нэгэн баг болгоод өөрийнхөө хөл гар болгох зорилгоор хар тамхитай тэмцэх TF гэдэг багийг байгуулсан болж таарсан. Ер нь бол өмнө нь цагдаа нар гэмт хэргийг нуунд дарагдуулсан, авилгал авсан, гэм буруугүй хүмүүст гэмт хэрэг тогсон гэх мэтлэн хэрэгүүдийг сонсч байсан боловч өөрөөсөө гэмт хэрэг үйлдэж байсан тэр тусмаа 7-8 улам бүлэглэн үйлдэж байсан гэдгийг сонссон анх удаагийн тохиолдол маань байсан. За ингээд өнөөдрийн хэрэг энэ түрээд өндөрлөж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ эргээд ирье. Тэр болтол баяртай.